та бүхний өдрийн амгалан айлтгая. Хангул дүүргийн насан туршийн сурвалжлагын төвийн Монгол оршихуй онцны өвчийн хичээл таныг урьж байна. За энэ хичээл нь анхлан суралцагч бүх насны хүмүүнд зориулснаар онцлогтой. За хичээлийн сэдэв тоо бичих нь. За тоог хэрхэн бичих вэ? Гоётойгоор бичихтэй. За тоог яаж бичих вэ гэдгийг зааж өгье. За үсгийн хэлийг English өөрөөр хэлбэл баруун доод болонд байгаа хэлээр тохируулна. За энийг англи болгоно. За харин үсгийн фондыг Семис Улаанбаатар болгоно. За хэрвээ Семис Улаанбаатар байхгүй бол энийг үсгийнхаа фондыг татаж суулгаарай. За ингээд тоогоо бичиж үзье. За үсгийнхаа хэл фонд хоёрыг тохирууллаа. За ингээд 1 2 3 4 5 6 7 8 9 за 10. За өөрөөр хэлбэл 1-ийн тоо 9-ийн тоо 2 яг өөдөөсөө одоо эсрэг харсан юм шиг бичнэ. За 6-гийн тоо 7-гийн тоо хэрвэл яг өөдөөсөө харсан байгаа. За ингээд өөртөө сайн тооныхоо одоо хэлбэр хэмжээг бол бас хараарай. За үсгээр бичгэд 1 2 3 4 5 жир гууга. За 7га. За 8 гэж бичгэд энэ 8-ын тоог ганцхан чилэвтэй бичдэг. Өөрөөр хэлбэл хос гişгийг Монгол бичигт 2 чилэвтэй бичдэг боловч 8-ын тоон дээр бол ганцхан шилэвтэй бичдэг. Харин 8 аймаг гэх юм бол 2 шилэвтэй бичнэ. За 9 сүү 10 арба гэж. За ингээд та бүхэн тоогоо бичиж үзээрэй. За ингээд анхааран суралцсан танд ялалаа.